подкаст та бүхнийхээ амрыг ирмэндчилж байна. Аадар анир нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг NTV, Одондөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор та бүхэндээ хүрдэгэ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Түр Зогс, Бүү Яр, Улаанбаатар төмөр зам, хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг болон ханиад томооны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Тэрфло хамтарч ажиллаж байна. За өнөөдөр цаг хугацаагаар аялсан алуурчны түүх сэдвээр зандаа маань бидэнд ярьж өгнэ. За студид хөтлөх зандаа Орно хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд. Би нэг хоёр түүхээр зориуд нэг монголчуудын маань дунд нэг асуудал болоод идэг юмд өөрсдийг нь те яг зөв бодож гинүү гэдгийг л би нэг хариултыг авах гэдэг байхгүй юу? Энэ нэвтрүүлгийн зорилго нь. За Их Британий шүүх эмнэлгийн мэрэгчлэн доктор Майк Силверман гэдэг нөхөр өөртөө тохиолдсон хамгийн хачирхалтай иргэн талаар нэг нийтлэл бичсэн байна. За тэрийг ярьж өгье. Намайг шүүх эмнэлгийн мэрэгчлэнээр ажиллаж эхлэх үед буюу 1970-ад оны сүүлчээр тусал цус, арсны зумархай, ширхэг ус ашиглаад тухайн хүнийг хэн болохыг тогтооно гэдэг бол уран зөгөл зохиол шиг санагдахаар байлаа. 70-ад оны сүүлээр. Тэр үед бид хэргийн газарт хамгаалтын хувцс өмсдөггүй, заримдаа бүр бэлийч хэргэлдэг байлаа. Хаалганы байрвал хутганы иш зэрэг объекттэр үлдсэн ДНХ-гийн өчүүхэн төдий улмөр гэмт хэрэгтнийг олох чухал сэжүр болохыг бид таамагладагч байсан. Харин энэ хачирхалтай явдал гарсан үе бол ДНХ-гийн шинжилгээ болоод энэ төрлийн мэдээлэл хадгалах нь эд хөгжиж исэн. Энэ талаарх мэрэгчлүүдний ойлголт ч гэсэн яг өөрчлөгдөж эхлээд байсан цаг. За аимшигтай яргалал амсаад амьд тавьсан эмэгтэй цогцыг 1997 онд энэ Майк Силверман шинжилсэн байна. Гэтэл талигаачийн хумсны завсраас өөр нэг хүний арсны зумархаа олцчихгүй. Ингээд хөөрхөн эмэгтэй амьд тэмцэгтэй алуурчнаа майцныг илтгэж байна. Мөнөх тэгэхээр чин нэг алуурчныг майцсан байх нь тэр нь ингээд хумсны завсар үлдээд өөр аймаа алдчихгүй. Мөнөх арсыг лаборатори шинжилүүлсэн байна. Тэгээд үндэсний ДНХ-ийн төвд шинжилүүлсэн ч ашгүй нэг хүнтэй таарч ийна гэдэг хариу ирж. Гэтэл тэр хүн нь өнөөх алуусан эмэгтэйгээс 3-7 хоногийн өмнө нас барсан. Өөрөө аллагын басны хохирогч байж. Тэгээ 3-7 хоногийн өмнө нас барсан эмэгтэй яаж цаг хугацаагаар аялаад энэ эмэгтэйг алчих вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Энэ хоёр хэрэг нэг хотын өөр дүүрэгт болсон хоёр өөр цагтайн газар шалгагдчих байж. Хоёр эмэгтэй хоорондоо ямар нэгэн сүлбээг холбоо сүлбэхгүй бүр уулзч байгааг нь бүр тодорхой байсан. Үхсэн эмэгтэй өндийж босоод нөгөө эмэгтэйг хөнөөж гэхээс бүр тиймэрхүү зүйл хооронд ярьцгаажсэн. Одоо арайш тийм зүйл ярихгүй. Гэхдээ яг бодит төл тийм л болж хувираад байгаа юм. Тиймээс энэ хэргийг цаг хугацаагаар аялагчийн хэрэг гэж нэрлэсэн. За энэ нууцлаг хэргийн учрыг олохоор энэ Майк Силверман хохирогчдын хумсыг авсан тэр хумсны хутгийг шинжилгээр болж. Хумсыг нь авсан хумсыг хутгийг. Тэгтэл хоёр цогцыг хэдэн 7 хоногийн зайтай эмнэлгийн нэг өрөөнд задлан шинжилгээнд оруулсан байж. Хоёр эмэгтэйн цогцноос ямар шинжилгээ авсныг шүүж байгаад нэг сэжүр олцсон. Эхэлж нас барсан хохирогчийн цогцыг хөлдөөгчд олон 7 хоног хадгалж байгаад хоёр дахь эмэгтэй цогц ирэхийн өмнөх өдөр нь патологийн шинжилгээ авахулгаар гаргасан юм байна л да. Харин патологчдын баг болохоор эхний эмэгтэй хумсыг авсан хумсны хутгаа дараагийн эмэгтэй хумснаас дээж авахтаа мөнгө хэрэгэлсэн юм байна. Гэхдээ хоёр шинжилгээний хооронд хумсны хутгийг яг л стандартын дагуу цэвэрлсэн байгаа болно. Ингээд гений мэдээлэл авсан ямар нэгэн бичлэлд тэр нөгөө стандартын дагуу цэвэрлсэн цэвэрлэгээс яаж ижигэд амьд гараад хумсны хутганд үлдсэн хоёр дахь эмэгтэй хумсны завсар орсон юм байна. Ингээд шинжилгээний эцсийн үр дүнд нөлөөлсөн юм шүү гэд Майк Силверман сэжилгүй чадахгүй. Яг ийм л таамаг үүсэж байна. Ингээд мөрдөн байцаагчдын гайх шиг барсан энэ хэргийн зангилаг тайлгаар Майк өөрт олцсон энэ ганцхан сэжүрээ шалгаж үзэхээр өнөөх хумсны утгаа наривчлсан шинжилгээнд өгсөн байна. Тэгтэл хутганаас нь бүр хоёрч биш. Бүр 3 хүний ДНХ илрээд Майкийн тамагт батлагдсан тэр. Задлангийн хутга
мис болон шинжилгээний бусад багаж хэрэгсэл хамгийн гол нь яадаг гэхээр голтуу нэм урт нарийнхан шулуун хэлбэртэй байдаг. Харин хумсны хутганы тэр махир хушууг нөгөө лабораторийн автомат цэвэрлэгч нь бүрэн цэвэрлж чаддаг байсан юм. Урт нарийнхныг цэвэрлэх мөртлөө хумсны хутгын тэр байлдгар өргөө юмыг бүрэн цэвэрлж чаддаг байсан гэдэг нь энэчээс харагдаж. Ингээд гайхамшигтай нээлт хийсэн майк улсын бүх байцаагч, бүх морг, бүх шүүх эмнэлэг, бүх задлан ширнээ газрууд руу яаралтай санамж илгээгээд хохирогч бүрийн хумснаас дээж авахдаа зөвхөн нэг удаагийн хайж, зөвхөн нэг удаагийн хутга хэрэглэх, түүнийг уутлаад шинжилгээний мэдээлэлд хавсрахыг даалгасан байна. Энэ журмыг өдгөө Их Британи болон нөхөрлөлийн орнууд энэ талаар туршлага судалсан Аз, Европын оронд мөрдөх болсон. Маш сонирхолтой. Бүр нүдэнд үл үзэгдэх тий одоо гений мэдээлэл гэдэг тийм зүйл байгаа ш. Ингээд цаг хугацаар аялсангийн 2 эмэгтэй хэрэг илрээгүй юм байна. За ингээ бүр эн чинь 90-ад онд тий. Тэгсэн 2007 онд Германд нэгэн үл мэдэгдэх эмэгтэй хүний ДНХ цагдаагийн албан хаагч амиа алдсан газараас олдсон байгаа юм л да. Судлаад үзсэн чинь Герман төдийгүй бүр Францын нутагт гарсан хүн амины нийт 5 хэргийн газараас тэр ДНХ олцсон. Нэг эмэгтэй ДНХ. Бүр Герман Францаар ингээд алга үйлдсэн болж таарч. Машины хулгай, томоохон дэлгүүрүүд гарсан дээрм зэргийг оролцуулах юм бол энэ эмэгтэй ДНХ олцсон газрын тоо бүр 40 давна. Германы шинжээчид нууцлаг эмэгтэй хэн болохыг тогтоохоор бүтэн 2 жил ажилласны эцэст нөгөө шинжээчдийн хэрэгэлдэг зүлгүүрийг үйлдвэрлэдэг газраас өнөөх хэрэгтэн эмэгтэйг болсон байгаа хөргий. Зүлгүүрэндээ одоо яадаг байсан гэсэн үг үү? Шинжээчдийн хэрэгэлдэг зүлгүүрийг үйлдвэрлэдэг нэг газар нэг эмэгтэй хүн ажилладаг байхгүй. Тэгээд хөрхий нөгөө шүүх мөх рүү ингээд нөгөө те энэ задлан шинжилгээний газар руу нөгөө төхөөрөмж явуулдаг. Нөгөөхийнх нь ДНХ-л тэнд бүгдэнд нь алдсан байсан. Ингээд энэ зүгээр ажлыг хийж яваад 5 хүн амны гэмт хэрэгтэн 40-од хулгай дээрмийн хэрэгтэн болчихгүй юу? Зүгээр болгоч. Зүгээр сэжиглэгдээ та. Үгүй юу болчихгүй юу? Үгүй болцсон. Гэхдээ нөгөө болоог нь тодорхой л доо. Тий утган зүгээр. Энэ миний өнөөдөр ярих 2 сэдвийн нэг нь. Эндээс би юу хэлэх гээд байна гэхээр хэрвээ ингээд яг ДНХ чинь олдцсон гэд ингээд шийтгээд цаазын ялтаа уус байсан бол яах вэ? Гимгүүхэн цааслуулах байхгүй. Би нөгөө цаазын ялыг сэргээмээр байна гэдэг хүмүүст зориудаар өөрийгөө хараалгаас ч хамаагүй би нэвтрүүл хийх гэж байгаа зорилго нь энэ. Нэр тоглоомгүй ингээд юу ч л яах. Энэ Макс Сильвермен ч юм уу энэ одоо те германчууд энийг олоог бол тэгээ нэг хүн яг л ДНХ-ийн шинжилгээр гэмт хэрэгтэн болоод баталгаан байж ин ингээд энэ хүнийг цаазалж яах вэ? Цаазын ялын нэг авил энэ байхгүй. Тэгэхээр цаазаар авах ял одоо дэлхий дээр 4 янзаар хэрэгжиж байгаа. 55 улс цаазаар авах ялыг хуульдаа хадгалсан байна. Яг цаазын ялтай. Эдгээрээс гэтээ 28 улс нь сүүлийн 10 жилд хэнийг цаазлаг баг. Зөв хууль нь бол байгаа. Гэтээ хэнийг ч цаазлаг 10 жил ч дээ. 8 улс болохоор эднээс онцгой гэмт хэрэгтэл цаазыг нүлдээсэн. Нөгөө дайны үеийн гэх мэтэр зүгээр тийм онцгой нөхцөл байдалд цаазын ялыг зүгээр хэрэглэнэ гэсэн. Тэгэд 108 улс бол яг бүрэн хэрэгэлсэн баг. 108 улс. Одоо чинь энэ нөгөө би саяхны тоог авч чадаагүй л дээ нэг 3 4 5 жилийн өмнөх тоог авсан. Тэгээд 2021 онд жилд жишээ нь 579 хүн цаазлуулсан гэдэг юм байна. Энэ нь болохоор 18 улсад л болсон. Хятад яг хэдэн мэдгэдэггүй зүгээр нэмэх гэдэг тоог. Тоо мэдээлэл нь нууц хамгийн их гүйцэтгэдэг улс гэдгийг ер нь дэлхийн нийт зүгээр харддаг. Хятад гэдэг хэдэн мэдгэдэг. Тэрний дараа Иран байдаг. Иран 300 гаруй. Тэгээд Египт 83, Сауди Араб 65, Сир 24, Сомали 21, Ирак 17, Йемен 14, Америк нэгдсэн улс 11, Бангладеш 5, Япон 3, Ботсвана 3, Беларусь 1, Арабын нэгдсэн Эмират улс 1, Өмнөд Судан 9, Вьетнам нэмэх нөгөө мэдэгдэхгүй. Хойд Солонгос нэмэх бас мэдэгдэхгүй. Оман нэмэх мэдэгдэхгүй байна. Тэр нэг нэмэх мэдэгдэхгүй байгаа нь бол хэдэн зууч биш магадгүй, хэдэн мянгач биш магадгүй учраас те. Тэгэхээр эндээс ганц 2 улс нь л зүгээр усаас бусд нь бүгд исламын шинт улсууд байгаа. Бас анзаарах юм бол. Африкийн 3 улс байна уу те. Тэдэнд исламын шинт бас. Хүн төрөлхтөн тэгээд цаазын ялтанд өвдөлт баг мэдрэх илүү хүнлэг аргуудыг улам сонгоол яваад байгаа. Дүүжлэх, буудан хорох ял,
байгаа ус удаж байгаа явандаа эн чин цахилгаанд зөвхөлөх хорт хийгээр амьсгалуулах бол солигдсон боловч үүнийгч бас хүнлэг ус байна гэж үзээд одоо тариа тарьж унтуулах ч юм уу иймэрхүү цааз ялыг орлож байгаа юм л да. Энэ нөгөө цаанаа ийм учиртай. Нэгэнт үхлийн ял авсан хүнийг гарчлаан цаазлах нь өөрөө хүнлэг бус үйлдэл гэж хүн төрлөختөн үзсэн. Тэ. Гэвч мэдээч одоо зарим исламын шашинтай орнууд дүүжлэг толгойг нь тасдах чулуугаар зөхөж алах цааз ял хийвэр л байгаа л да. За Монгол улс ингээд цаазаар авах ялыг үе шатстайгаар халсан. 2012 онд одоо Нүбийн тэр Португалд одоо тэр нэгдсэн 2015 онд шинэ нэрүүгийн хуулиа батлаа цааз ялыг бүрэн халсан. Ингээд 2017 оны 7 сарын 1-ээс хүчин төгөлдөр болсон гэд. Ингээд маах хүнлэг энэрэнгүй нийгмийн одоо тий яг нэг салшгүй эсвэл цаазын ялгүй орн гэдэг 100 гаруй тэр улсын нэг болж. Цаазын ялгүй улсын давуу тал нь төр өөрөө хүний амьд хүрэхгүй байх. Тэ? Төр хүний амьд хүрч болох. Мэн маш чухал тий. Дарангуулагч бүтээж. Хоёр дахь нь тий түрүүний хэлсэнчлээ гим буруугүй нэг төр бас хэлмэгдүүлэхгүй байх. Гуравт нь улс төрийн зорилгоор ашиглах боломжгүй болох. Яг үнэ. Хин нэгэн өрсөлдөгчөд худлаа гүтгэж цааз ял авахулж болох. Улс төрийн зорилгоор энийг ашиглаж болох. Ийм гурван том давуу тал байт. 1992-оос 2004 онд чинь гимгүү гэдэг нь баг баттай юм уу баах эргэлзээтэй байсаар байхад л 39 үнийг цаалсан мэдээд дэлхийд даяар. Харин энэ хугацаанд нөгөө ДНХ-ийг таних шинэ технологи өгсөний үр дүнд цаазын ял сонсоод ялаа хүлээжсэн 15 хоригдлыг цаазын ялнаас хөнгөлсөн юм байна. Үгүй бүр хөнгөлөх бүр ингээд тэр хүнийг шоронгоос мөн гаргасан юм байна гим буруугүй гэдэг. 12хон жилийн дотор тий бүхэл бүтэн 15 алтан ам энэ гимт хэрхийг нь батлагдчих. Цаазын ялаа гэдэг авцсан байсан шүү. Нөгөө цаазын ялыг гүйцэтгэхээс өмнө юу яцгаах вэ? ДНХ-ийн шинжилгээ гараад ирсэн. Тэгэхээр зарим улс цаазын ял оноос нь ч гэсэн тэрийг нөгөө сүүлийн 10 жил хэрэглээг босууд гэдээ байгаад байна шүү дээ. Юмий гэж үтгэе гэдэг ингээд тэр хүнлэгийн бас хэлбэр нөхгүй. Хууль нь байгаа ч гэсэн. Тэр унтуулах тариа гэдэг хэсэг бас их таалагдлаа. Одоо Green Mile дээр гардаг шиг те шүү хэрэг сүнэртэй. Тэрийг үзэж байгаа хүмүүс энэрэнгүй болох нь юу л бол хэрэг хийх одоо тийм зүйл үзээд хэрэг хийхээ болдог гэдэг судалгаа бол статистикаар байдгүй юм билээ шүү дээ. Цаазын ялтай улсад бүр л их хэрэгтэй байдаг. Тий. Португал нөө гэсэн. Чин Америк нэгдсэн улсад 1973 оноос хойш буюу одоо энэ 53 жилийн хугацаанд цаазаар авах ял авцсан байсан 200 гаруй хүн энэ бурууг нь тогтоогдсон шүү дээ. 200 гаруй хүн. Маш их байна. Үгүй бас азтай байна шүү дээ. Гэтэ харамсалтай тий. Энэ чинь 200 гаруй хүн цаазын ял авцсан. Хөрхи тэр 200 хэдэн хүн болон ойр дотны хүмүүс л мэдчихэж байгаа шүү дээ. Энэ тэр гинт тэр хийгээгээд. За тэгэхээр одоо би бас нэг маш эмгэлтэй түүх уншиж. Одоо хүртэл хэрэг хүн тэгсэн ч гэсэн зандаа цаазаар авах ялыг сэргийх ёстой гэж бодж ивэл би нэг эмгэл түүх. Урд нь би зүгээр од мөндрөөр ярьжсэн зүгээр богинохон ахаал яриа. Тэгэхээр хоёулаа хамтран ажиллаж танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар Улаанбаатар Төмөр замын хамт олон маань ажиллаж байна. Тэгэхээр эрхэм жолооч, зорчигч та бүхэндээ бас яг үнийг сонсоосоо гэж бодож байна. Төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар Төмөр замаас төр зогс бүү яар нөлөөлөө энийг хэрэгжүүлж байдаг хүн болгон бас энэ үгийг сонссон байх. За Монголын төмөр замчид 2013 оноос эхлэн олон улсын гармын мэдлэг дэвшлүүлэх өдрийг тогтмол тэмдэглэж жолооч болон явган зорчигчдад зориулсан ийм сэрэмжлүүлэг мэдээллийг ер нь хүргэсээр ирсэн. За учир нь галт тэрэг яаралтай тормос хийх бүрд зөвхөн нэг удаагийн саатал биш олон галт тэрэгний хөдөлгөөн дараалж ингэж алдагддаг юм байна. Цагийн хуваар зөрчигддөг. За сүүлийн 4 жилийн байдлаар нийт 61 цагийн хөдөлгөөний саатал бүртгэгдсэн байдаг. Төмөр замын одоо найдвартай байдал томоохон нөлөөг үзүүлж идэг аюултай байдаг. За мөн шинжээчдийн судалгаагаар осолд өртөж буй жолооч нарын 90 гаруй хувь нь амжина гэж дандаа буруу тооцоолж одоо ингэж асуудал гаргадаг. Галт тэрэгний урдуур ордог нь бол тогтоогдсон. За тэгэхээр Улаанбаатар төмөр зам олон улсын төмөр замын байгууллагын гишүүний хувьд галт тэрэгний хөдөлгөөнийг цагийн хуваарийн дагуу найдвартай явуулах нь одоо чухал тэ бидэнд зорчигчш чухал. Тиймээс та бүхэн төмөр замын гармаар нэвтрэхдээ заавал зогсож орчныг сайтар шалган аюулгүй байдлаа хангахыг уриалж байгаамаа. Тэгэхээр одоо хүний амь наснаас илүү яаралтай зүйл гэж байхгүй тий. Тэгэхээр яг тэмдэглэгээ харж чад төр зогсох нь тий бүү яар.
за аюулгүй байдлаа ингэж хамгаалах хэрэгтэй гэдгийг та бүхэндээ дахин өнөөдрийн нэвтрүүлгээр сануулж байгаамаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг UBTCC-ийн цахим хуудасаас авах боломжтой. За ингээд нэвтрүүлгийнхаа ивэд итгэжтэй баярлалаа. За яг одоо энэ подкастыг яг бичиж байгаа цаг хугацаа маань 2026 оны 3 сарын 25 юм. Яг өнөөдөр бас энийг ингэсэн гэхээр би энэ нөгөө хөөрхий энэ түүхт үнэхээр нэг гонигтай санагдуулахаар ахаад оруулж байна. Энэ 95 жилийн өмнө болсон. Буюу 31 оны 1931 оны 3 дугаар сарын 25-нд болсон үйл явдал. Өнөөдөр 3 дугаар сарын 25 95 жилийн дараа. Одоо 95 жил өнгөрчөөд энэ нэргээс. Тэгэхээр яг 95 жилийн өмнө юу болсон бэхээр тэр өглөө Мемфис хотоос Алабама мужийг чиглэн явсан тийм нэг ачааны галтэргэнд энэ эмгэл түүх эхэлдэг. Эдийн засгийн их хямралын үе штэ энэ чинь. Тэгэхээр нөгөө мужаас мудж дамжин ажил хайж ачааны галтэргэнд дайгдж явсан цагаан арьст олон залуусын нэг 18 настай Хэвид Петерсон гэгч яасан гэхээр үгүй Хэвид Петерсон биш шүү. Нэг олон ингээ цагаан арьстан залуус байгаа байхгүй. Тэр нь 18 настай хар арьстай Хэвид Петерсон гэдэг хар арьст хүүгийн гар дээр гიშгцээ. Ингэсэн судлаад тэнд нэг галтэрэн тавьжсан хар залуус болон цагаан залуусын дуу зодоонд игцчихгүй юу. Нөгөө бүлэг хар залуус чинь гимгүү цагаан арьснуудыг дээрлэх нь зодсон гэдэг яриа дараагийн зогсоол болох Алабамагийн Пентрок хотынхны чихэнд нь хүрсэн. Гол тэр чинь нөгөө холбоогоор гэлс ярьчих чаа. Гэтэ галт тэрэг нь очиагүй байдаг. Тэнд болохоор тэнгүүд яасан гэхээр галт тэрэг зогссон чинь тэр Пентрокийн ирчүүд нь гартаа таарлцсан буу шидэм чулуу модо бариад танхаарсан хар арьснуудыг хүлээж. Харин санаанд оромгүй явдал болоод яг энэ үед нэг эрэгтэй хүний хувцс өмссөн цагаан арьстай хоёр эмэгтэй гинтхэн хаанаас ч юм гарч ирээд тэр галт тэрэгний бодол дээр тэр галт тэрэгт ч юм уу олон хүний хувь заяаг оронгоор нь эргүүлэх тийм үг гэлцээ. Нөгөө хоёр цагаан арьстай эмэгтэй чинь өөрсдөө Виктория Прайс, Рюби Бэцгэр танилцуулсан энэ хоёр бүсгүй галт тэргэнд байсан хар арьснууд биднийг хүчинчлэхэд орилждаг байхгүй. Тэгсэн чинь тэнд цугласан хилгэнсэн олон чинь галт тэргэнд байсан тэр 9 хар арьст хүүг хүчээр гаргаад бүгдийг нэгнүүлэн зогсоосон баг. Ердөө 9 л байсан юм байна тий. 9 хар хүү тий. Ингээд буу шидэмтэй нөгөө цагаан арьснууд чинь тэдний ердөө 4 л бие таньдаг. Хамгийн том нь хэд настай гэж хамгийн ахмад нь 19 настай. Чарли Уильямс. Хамгийн бага нь 13 настай Южин Уильямс. За ингээд 17 настай Уилли Робертсон болохоор бүр ингээд өвчтөе бараг алхаж чаддгүй. Харин Олин Монтгомери болохоор хараа муутай учраас нүдний шилний мөнгө олохоор л ажил хайж явж исэн. Харин 19 настай Энди Врайт болон 13 настай дүү Ройгхан хамт явж исэн. Рой бүр 13 настай энэ бяцхан хүү анх удаа гэрээс олдож үзсэн яг тэр өдөр. 3 сарын 25-ны өдөр. Ингээд Жоржиа мужийн алс хязгаарт 10 эгч дүүгээ орхиод ажил хайж явсан 17 настай Клэренс Норрис болохоор шинэ ажилд орно гэд хөөрөд явж исэн хөөрхий хүүгээ. Харин Ози Паул болохоор ганцаараа л байжсэн. Нөгөө зодооны эзэн Хэвид Петерсон, зодооны эзэн ч явахтай энэ ч нөгөө гарн дээр гიშгэл тэгээд тэрнээс болж муудалцсан нөгөө Хэвид Петерсны үед баг мэдээ орсон цагаас л хөөрхий хар бор ажил хийж явж ачааны галт тэргээр тэнүүчсээр ирсэн юм байна л д. Харин хүүгүүдийг гүтгсэн хоёр эмэгтэй юм хүмүүс байсан бэ? Тэ? Өнөө хоёр эмэгтэй ч гэсэн ядуугийн ирэхээр бие үнэлээд тэр нөгөө их хямралд хамгийн ихээр нэрвэгдээдсэн тэр Алабамагийн хөвөнгийн үйлдвэрүүдэд ажилладаг байсан байна. Виктория Прайс нь болохоор 21 настай. Гэтэ хоёр ч удаа эрд гарч исэн садар саман болон хулгай ирээр хэд удаа шоронгийн хаалга татсан тийм хал үтсэн эмэгтэй байж. Харин нөгөө эмэгтэй нь 17 настай Рюби Бэйтс болохоор нөгөө Прайсыгаа болохоор үг дуугу дагдаг ихчээгээд ихчин хвшилтэй нэг тэг хүлцэнгүй номоо нэг охин. За ингээд шүүхрлүүлж. Пентрокийн хөвгүүдийг зэргэлдэх Скотсборо хотод хүргэв. 15 өдрийн дараа дан цагаан арьснуудаас бүрдсэн шүүхурл. 13 настай Ройд бүх насаар нь хорхил. Бусад 8 хүүг өчиггүй хорох ялын тушаалмшд. Ийм амар зүйл болсон. Анхны шүүхурл болсон хотын нэрээр овоглогдсон Скотсборогийн хөвгүүдийн тухай Америк төдийгүй дэлхийд даяар тэр дороод харгасан. Америкийн коммунист намынхан Вашингтон, Нью-Йорк хотуудад бүр эсэргүүцлийн зохион байгуулж, бүр Орос, Герман,
Испани гэдтэй бүрд ингээд далайн чандад одоо сайн дурынхан шударга ёсны төлөө дуу хоолой нэгтгэхэд энэ Скотсборын хөвгүүдийг суллаач гэж маш их том цуглаан болж байна. Энэ хэдий улс төрийн явуулга байсан ч гэсэн харгас хэрцгий хоёрыг цагдаа нарт хамлуулж өөхөх өдрөг хүлээж суусан нөгөө Скотсборын хөвгүүдэд тэр үед Америк нэгдсэн улсын бүр очиж Америк нэгдсэн улсын зөвхөн коммунист намынхаа авралын гараа сунгасан байдаг шүү дээ. Тэд Нью-Йорк хотын өмгөөлөгч Самуэль Либовицыг хис хэрэгт гүтгэсэн хөвгүүдийг авруулахаар коммунист намынхан мөнгө өгөөд энэ хөвгүүдэд нэг л буруу юм болоод байна гэд энэ нэг Самуэль Либовицкий гэдэг хүнийг явуулдаг байхгүй юу? Нэг өмгөөлөгчийг. Хамгийн гол нь Самуэль Либовиц болохоор 78 хэрэгээс 77-д нь ялт байгсан туршлагатай бүр гялалтсан амжилттай өмгөөлөгч байсан. Түүнийг Алабамад ирсэн чинь шүүх хурал байлцах хэвээр гол хүмүүсийн нэг нөө Руби Бэйтс гэх нөгөө бүсгүй тэр алга болсон. Бэйцийн хааныг мэддэг хүн байдгүй. Энд чинь хүчинчлэг гэж гол ойрлсон юм шүү дээ. За Либовицк болохоор ээлжид ялтаа байгуулахар ирсэн. Ер нь ингээд те. За би бол мондог хүн гэдэг. Тэгээ юу болж байгааг ч мэдэхгүй зүгээр л юу ч байсан би угаасаа ялаал гарна гэд. Тэгсэн чинь Либовицыг нөгөө Виктория Прайс гэдэг нөгөө бүсгүй тэргүүтээ өнгөт арстнуудын тэр эсрэг гүйцэтгнүүд тогтож авч. Төрлөх хот Нью-Йоркоос шал өөр соёлтой тэр газар чинь. Тэс ондоо үзэл бодолтой өмнөдийнх нь түнд таата сэтгэл төрүүлдэг. Анх удаа л ийм газар ирж байгаа юм. Анхандаа зүгээр олон нийтийн анхаарлыг хамгийн их татаад байсан Скотсборын хэрэгээр нөгөө нэр хүндээл үсгий гэж бодож ирсэн нөгөө Либовиц чинь энэ хис хэрэгээр гүтгэсэн хөвгүүдийг шударга ёсны төлөө би аврах ёстой гэдгээ төдөлгүй ойлгодог байхгүй. Энэ бүр аимшигтай болсныг мэдээд байгаа байхгүй юм ч тийм хилмигдсэн юм байна. Энэ хүүхдүүд бүр юу цаазаар авах ял бүйл те нэг хоногч шоронд байх ёсгүй хүүхдүүд гэдгийг мэдээд байгаа байхгүй. Өмгөөлөгч ирээд уг одоо нэг хохирогч гэдэг хүмүүсийг хараад ер нь бол байдлыг ойлгоцсон байх тийм. Үнэхээр яг хар арстнуудыг бол гүтгсэн үний юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд энэ бүснүүдийг тэр чигээр энэ хар арстнуудыг ингэж дээрлэх тийм ээ гэдэг мэдээд байгаа байхгүй. За ингээд олон удаагийн шүүх хурлын дараа нөгөө ор сургагүйсэн Бэйтс чинь Либовицын гэрчээр гарч ирж. Ингээд гарч ирэнгүүтээ юу гэсэнгээр Прайсийн адилаар нөгөө бүсгүйхээ адилаар худал мэдүүлэг өгсөндөө уучлалт гуйгаад олныг зочирчдаг байхгүй. Тий. Энэ нөгөө Прайс гэдэг энэ бүсгүйч нэг хар арстнуудаа цуг ачааны галт тэргээр явснаа нөгөө харуудыг үзэн яддаг пентрогноос нуугаад өөрөө болохоор тий хар арстнуудаа цуг нөгөө явж исэн байна. Галт тэргийн дотор. Гэхдээ ингэрч нөгөө дараагийн өртөөнд чинь нөгөө амар цагаан арстнууд хүлээж аг мэдэнгүүтээ харуудыг үзээдэг пентрогноос өөрөө айгаад тэрийг нууснаа цагаан арст эмэгтэй нэр төрөө хамгаалах гэхдээ өнгөт арст хөвгүүдийг хис хэрэгт гүтэх санаа гаргасан гэд Бэйтс мэдгдсэн ба. Тэгсэн чинь нөгөө яллагч тал нөгөө прокурорынх нь нөгөө ялж байгаа газар нь Бэйтсийг худалж гээд хөвгүүдийг цаазаар алах ялыг хийвэрхдэг шүү дээ. Скотсборгийн хэргийн яг үнэн мөн ил болоод сайн дурахны тэмцэлд хожим Бэйтс өөрөө энэ хөвгүүдийн ээж нартай мөр зэрэгцэн тэмцэж эхэлдэг. Энэ би худлаа ярьсан юм а гэдэгт эдгээр намайг худалж гэд намайг хүчинцэн гэд эдгээр тэгээд байна гэд өөрөө бүр сайн дурын энэ чинь тэмцэлд орж байгаа байхгүй хөөрхий. Энэ бүр аимшигтай хэрэг бүр. Ингээл Либовиц олон удаа дав заалцсан ч гэсэн яасан гэж хизээч ялаагүй. Гэхдээ хамгийн гол нь олон удаагийн шүүх хурлын эцэст ямар ч Скотсборгийн хөвгүүдийн амийг нь аварчдаг өнгөт. Ямар ч цааз ялыг нь боловлж чаддаг. Гэлээгээд Алабамагийн шүүх засаг л хэдэн зуун жил ам бүхтэй орсон нөгөө арьс өнгөөр ялуурчлах үзлээсээ амархан татгалзаагүй. Ингээд гимгүү гимтнүүд бүгд ялааталсан. Бүтэн 12 жилийн дараа л Скотсборгийн хөвгүүд 90 цент хүрсэн хойно эрх чөлөөгөө идэх бас 12 жил орон суусан. Гэтэ бүгд биш шүү. Ингээд нэг нэгээр хамгийн багадаа шүү. Хамгийн багадаа 12 шүү. 1943 оны 11 дугаар сарын 31-нд 31 настай Чарли Уимсийг сулжээ. 2 сарын дараа Клэренс Норрис нөгөө Энди Врайт нарыг батлан даалтаар сулж. Өөрх нь нөгөө өвчтөд нь алхаж чадахгүй байсан нөгөө Уилли Робертсон нөгөө хараа мутаа гэсэн Оли Монткемри нарыг эрүүл мэндийн шалтгаанаар сулжээ. Нөгөө яг энэ гэмт хэрэг болох үед
гэмт хэрэгчтэй зүгээр нэг тийм үйл ойлголт болох үед балчир байсан гэх шалтгаанаар Roy Wright, Eugene Williams нарыг бодлого сурулж. Ozzy Powell ч гэсэн 33 настайдаа буюу 1946 онд хэрэгчлээд болж. Харин нөгөө гарн дээр нь гიშгүүлээд нөгөө бүх юм болдог Haywood Peterson ба шүү дээ. Түүнийг л онц ноцтой гэмт хэрэгтэн шиг царайтай төрхтэй. Энэ хүмүүжээгүй шоронгийн дүрм журм удаа дараа зөрчсөн гэд бүх насаар нь хорхиалын хүчинтэй өргөлдөөд. За ингээд 18 наснда хийгээгүй хэргийнхэн төлөө шоронгийн хаалга татсан Петерсон 1948 оны 7 дугаар сард Алабамагийн Атмор гэд энэ чанга дэглэмтэй орхиос 8 хоригдлын хамтар цугтсан шүү дээ. Одоо энэ цугцын буруу гэх аргагүй шүү дээ. Хөрхий энэ чинь 20-од жил суучлаа шүү дээ. Тэрээр өөрийн хүнд хэцүү амьдралын тухай өгүүлсэн Скотсборогийн хүү гэдэг ном байдаг хгүй. Тэр номонд би 36 наснд 36 шүү. Бүхэл бүтэн 36 наснда л би бүсгүйхэн шар ариг хоёрын сайхныг мэдэрлээ гэж үтсэн байна шүү дээ. Хэдий эрхчлөөтэй болсон ч гэсэн Скотсборогийн хүүгүүд амьдралын зам бүгд шулуун дардан байгааг. Энэ Haywood Peterson номоо хэвлүүлсэн жилээ өөрлөв нь буу тулгсан эрийг хутглаад дахин шоронд орсон маа хөрх. Шоронд ч нэг хүмүүжээг байхгүй. Чанга дэглэмтэй шорон өөрөө угаасаа хүмүүжлийн доголдолтой болгодог шорон. Тэгээд 3 жилийн дараа буюу 39 наснда Мичиган мужийн чанга дэглэмтэй ороход хорт хавдраар өөдсөн баг. Харин Andy Wright болохоор Нью-Йорк хотод хөрш айлынхаа 13 настай цагаан арьс тохиныг хүчинтсэн хэрэгт ахиж хэлсээр гүтгэгдээд цаазар ах байлсан сонсцсон. Энэ удаа түнд хинч туслаг. Тэгээ шууд цаацалцсан. 2 удаа хүчин гэрт гэмт хэрэгт гүтгэгдээд тэгээ цаацлуулж шээ энэ бүр хамгийн харамсалтай нь. Түүний нөгөө дүү бяцхан Roy 1959 онд эхнэрээ нууц амрагтай нь хөнөөчгöd ингэртэй Библийн судар тэрчээд амиаг үтгэж штэ. Бусд нь өмнөдийн ядуу мужууд урдын адилхан хар бор ажил хийж агаад бүгд л залуудаа өдөлцгөөс. Ингээд Скотсборогийн хүүхдээс ганцхан хүчтэй 9 тэр залуу хүүгнээс ганц Clarence Norris яг өөрийн гэсэн амьдралаа л төхнүүлсэн. 2 ч удаа гэрэлж өөрийн гэсэн аж ахуйтай болсон байт. Norris баг ингээд 10 жил хөөцөлсөн эцэст 1976 оны 10 дугаар сард Алабама мужийн захиргаанаас албан ёсоор Скотсборогийн хөвгүүд хэрэг хэрэгсэхгүй болох гэдэг хуудсыг өөрийг нь цаадсан бичгийн хамтаар гарт авсан ба. Өршөөлийн бичгийг хараад бусад 8 хөвгүүн мань үүнийг харсан ч болоосоо дөөсөн гэж байна. Өөрөө л ганцаар амьд. Энэ эмгэлт үгийг үгүйс Скотсборо Америк эмгэлт явдал нэртэй баримт кино 2001 онд бүтээгдэхэд бүр Оскарт нэр дэвшсэн ба. Харин нөгөө өршөөгдөлгүй үлдээд байсан Williams, Wright, Peterson нарыг Алабама мужийн өршөөл батлан даалтын хорооноос 13 жилийн өмнө буюу 2013 оны 11-р сарын 21-ний өдөр саялныг аль биесээр цаадгасан. 83 жилийн тэр. Тэгэхээр одоо тэ цаазаар авах ялыг сэргээгээд айл гэж хэлэх хүн байна уу гэж асуумаар энэ дэр. Ийм болдог байхгүй да. За хоёул хамтарч танилцуулаад цаашаа ахаад ярина. Амар төгөх хэвээр. Тийм байна тест. Ер нь их хүн тусч байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ханаа Томооны шинж тэмдгийг намдаах Тэрфло юунд итгэж ажиллаж байна. Тэгэхээр Ханаа Томоо нь бол ихэвчлэн ер нь вирусын халдвараас ингэж үүссэн байдаг. 85% нь. За одоо нөгөө ханаж явахдаа хоолоо амаа эвгүй болгодог ч юм уу те тэрэнд нь ингээ бактери орж ирээ. Тэгээд ер нь ингэж одоо бактеритай хавсардаг болохоос ер нь бол ихэвчлэн вирусийн байдаг. За энэ үед бол хүний нөгөө толгоо өвдөх, хоолоо өвдөх, за халуурах, нусгоожих те шүнжэнгөө ханиалгаад өөрөө унтахгүй, хажуутгаа унтуулахгүй байх гэдэг маш олон асуудал. Миний бол одоо нос төлөмсүүлээд хөдөлмөрийн чадвараа ингээ шууд алддаг те. За тэгэхээр энэ үед бол ер нь шинж тэмдэг намдаахын тэрфлог бол уучих хэрэгтэй. Тэгэхээр дархлаа бол одоо энэ чинь нэг 7 хоног үргэлжлэнэ гэж бодоход те ямар нэгэн одоо арга хэмжээ авахгүй ингээд өвдөд өөрөө ингээд зовоод тэр одоо идэхээ хүлээх үү эсвэл шинж тэмдэгээ ингэж дарж 5 тухтайгаар ажил хөдөлмөрлөө хэвийн үргэлжлүүлж одоо өргөжлүүлэх үү гэхээр те. За тэгэхээр дархлаа вирусыг одоо устгах хугацаанд ажиллаж байх зур та өөрийгөө илүү хөнгөн одоо ингэж мэдрэх боломжтой.
За age point цэгэмэнээс та бүхэн маань захиалаад авчиж болно. Бас өвчтөе ханиатай үед өөрөөсөө эмээсэн хол үед ч юм уу те энэ бол асуудал болдог. Age point цэгэмэн гэдэг та бүхэн бас ороод үзээрэй. Хамттнаас гэртээ эрэхтэй байгаа нойц сэлбитдэг ч юм уу те юмудаа ингээд зэрэг захиалаад авчдیں۔ За бүх эмээ сангуудаар худалдаалагдаж байгаа. Нэг авахтаа ингээд нэг хайрцгаар наваа тавьчихаар ер нь их амар гар дор ингээд байдгаа. За тэрфлэг бол манайх ер нь сайн мэдэн те уучхад нэг амт энэ төр бол бас дайжгүй штэ айтайхан халуус найруулаад уучдаг. За тэгээ та бүхэн бас эмийн бүтээгдэхүүн хэрэглэхдээ эмчийн заврын дагуу хэрэглэж байгаарэ. Нөгөө нэг энэ нэмийг ингэж уудаг энэ төр гэж ам дамжуулж яриад идэг. Үгүй шүү те орой уудгийн шүү ийм эмийг гэдэг юм уу те зөвхөн тэр бүтээгдэхүүн дээр байгаа хэрэглэх зааврыг л даах хэрэгтэй гэдгийг бас давхар сануулъя. Яг үнэ тий. За баярлалаа нэвтрүүлгийн ивент гэдэг штэ. За ингээд эн чинь нөгөө хүн улам хүнлэг л болоод байна. Хүн төрлөختөн чинь илүү хүнлэг болоод байна. Илүү хүнлэг болгон хэрэг гэмт хэрэг гарах нь ч багас тийм байна. Тэ? Цаазаар авах ялыг ингээд бүр байхгүй болгосноор бүр цаазаар авах ялны хэмжээний гэмт хэргийн тоо буурд юм байна. Энд чинь нөгөө судалгаагаар батлагдсан. Тэгэхээр за тэгвэл гэмт хэрэгтэн болоо заавал нэг тэ цаазаар авах яллын хэмжээний эсвэл заавал одоо хүчингэргээр зүрх нэг хулгай зэлхий хийгээд нэг шоронд орсон гэж бодъё л да. За одоо зөхөө гэдэг хөрхийн амтнаа алдсан л гэж бодъё. Зүр алдаа гарахгүй л байл зүгээр л тэг. Гэтэ алдсан гэж бодъё. Тэнгүүд тэр доторх шорон маш хатуу чанга дэглэмтэй одоо дээрлэлцтэй гэж байх юм бол тэгэх юм бол тэр яг цааз ялах авах хэмжээний алуурч малч өөрт юм. Тэр шорон инэрэнгүй яг хүнлэг байх юм бол тэндээс буцаад нөгөө ялаа идэл дуусаад гарч ирсэн хүмүүс яг хүнний нөгөө нийгэмд орохоор яг хүншгэ байж чаддаг юм байна. Ахиж гэмт хэрэг үйлдэх магадлал асар бага болдог. Энэ судалгаа бол тэ тоо худлаа хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр би та бүхэнд нэг шоронгийн талаар ярьж байгаа л д. Дэлхийд янз бүрийн шорон байна уу? Маш аимшигтай ч байна. Эсвэл бүр гоё гэртэй байгаа юм шиг шорон. Тэгэхээр би гэртэй байгаа юм шиг шоронгийн талаар ярьж байгаа. Тэгээд ийм шорон байгуулснаар өчнөө шүүмжлэлт агуулсан ч гэсэн эргээд нөгөө тоо баримт юу хэлсэн бэ гэдгийг ярих юм. За тэгэхээр хэдүүлээ нөрөөг ус руу аялцгаая. Хаалдан гэдэг хотод очихъя. Хуам нь ердөө 30 мянга гаруй хаалдан гэж жижигхэн хот байгаа. Тэнд 16 жилийн өмнө нэгдсэн 250 гэмт хэрэгтэн хорих хүчин чадалтай чанга дэглэмтэй шоронгийн талаар ярих. Энэ шоронг 250 сая доллараар байгуулсан. Хаалдан гэхийн нам гүм хотын нэрийг дэлхийн байтугай норвегчууд өөрсдөө ч мэддэг байсан. Одоо бол харин их алдартай. Учир нь дэлхий дээрх хамгийн хүнлэг шорон гэдэг алдар нэрийг Хаалдан хотын нэрээр нэрлэгдсэн энэ шорон зөөдөг учраас энэ хаалдангийнхан тэ өөрсдөө тэ норвегчууд мэддэггүй юм дэлхийд алдарт болгоё. Зөвхөн норвегийн ч гадаад улсын хоригдлууч энд хоригддаг. За ингээд шоронгийн нээлт 2010 онд болж. Нээлтийг нь Норвегийн хаан 5 дугаар Харалд нээж амбар. Эзэн хаан яргаа загсаар чимгэлсэн ширээн дээр олон л асаачсан. Бүрээний дугаар эзэн хаан ингээд заларч. Тэнд ажилладаг 30 цагта Майкл Джексны нэг дуугаар хороор дуулдаг байхгүй. We are the world гэдэг дуу. Тэгээд тэр дунд нь эзэн хаалгадаг байхгүй. Шорон гэж мэдэхгүй нь бол ямар нэгэн баяр наадан болж байна гэж ийм л нээлт болж. Энэ шоронд болохоор цуврал алуурчин, хүн амны эргэтэн, хүүхд эмэгтэйчүүдийг хүчирхийлэгч, харт амхны наймагч зэрэг онц хүнд гэмт хэрэгтнүүдийг болон засан хүмүүжүүлэгч ааш үү. Тэгтэл нээлт нь юм болж идэг. Шоронгийн энэ зураг төслийн уралдаанд Ханс Ховлунд гэдэг архитекторын бүтээл шалгарсан ба. Засгийн газрын өгсөн чиглэл нь болохоор 20 анги болон энгийн амьдрал хоёрын хоорондох цаг аль болох бага байж гэмээн хоригдлууд суллагдаад энгийн амьдралд ороход илүү хялбар байх болно гэсэн үүрэг өгсөн юм байна. Тиймээс хоригдлууд эрх чөлөөгөө алдсан мэдрэмжийг өгөхгүй байх тал дээр ихээхэн анхаарч хоригдлуудад. Гэмт хэрэгтнүүдээс өшөө авах сэтгэлгээ дэлхийд даяар байдаг угаасаа. Угаасаа Монгол ч гэсэн ингээд нэг тэ наад хүүгийнхэн эцгийнхэн царайг нь ил болгооч гээл ингээл дахиад бүлийт гэж байна шүү дээ. Ер нь бол тэ яг ийм өшөө авах сэтгэлгээ тэр хүмүүсийг ойлгож байна. Энд чинь дэлхийн нэг дээр байдаг. Гэхдээ энэ бас хүнлэг бус зүйлийн нэг хэсэг шүү. Одоохондоо бид нар сайн мэдэхгүй. Тэгэхээр энэ нь өшөө авах сэтгэлгээ нь шоронгийн харгас очноор илэрдэм байх бас. Ийм хандлага сайн үр дүнд хүрэхгүй байсан учраас
хүнлэг шорон байгуулах үндэслэл нь болсон юм байна. За ингээд орчны нэр өөрөө таслахаа болгоно нь ажлын байранда эсвэл хичээлийн танхимд эсвэл гэртээ байгаа мэт санагдвал тус тусдаа өөр өөр ингэсэн онцлог тохиолдолтой. Шоронгийн ингээд тоосгон хашаан дээрх зургнууд нь эсвэл жорлонгийн хаалганы чимэглэл зэрэг нь Норвегийн алдартай зураачин бүтээлэт юм байна. Энэ урлагийн бүтээлүүдэд л ихэд бүхлүүд нь 1 сая доллар зарцуулсан байна. Хамгийн гоё зурдаг хүмүүсээр ингээд те гоё нэг гоё зураг зураатгаа гэсэн байна шүү дээ. Засан хүмүүжүүлэх газар гэдэг байгаа шүү дээ ер нь те. Шоронг чинь тий. Тэгээ яг тэр болж таарлаа. За ингээд хаалтан шоронд нөгөө цахилгаан төмөр утас харуулын цамхаг мэрэгэн будагч гэх мэт уламж зүйлс огт байхгүй. 20 ангийн коридор нийтийн амрах талбай ажлын байр зэрэг газруудс нь ганц ч камер байхгүй. Камер ганцхан л газарт байдаг. Тэр нь төв гаалган дээр. Хашаан дотор маш их хэмжээний модтой. Цэцэрлэг түрээлэн мэт тийм орчныг бүрдүүлсэн. Анхнаасаа л нөгөө гадаад орчинд айлуулах адилхан байх ёстой гэдэг зорилгоор энэ шорон байгуулсан. Шорон гэхээсээ ер нь тосгон гэж санагдвал. Өрөө бүр нь 10 м квадрат юм хэмжээтэй. Дотроо зурагцтай, хөрөгчтэй, ажлын ширээтэй, ортой. Тэгээд энэ дотроо бийцсах өрөө шүршүрт орох тус тусдаа өрөөтэй. Ямар ч сараалж байхгүй вакуум цонхтой. Чанга дэглэмтэй би шорон гэлээр ярьж байгаа шүү. Цонхоор нь өндөр модод харагдана. За ингээд өрөөндөө яг 12 цагийг өнгөрөөнө. Орой 8-аас өглөөний 8 хүртэл. Энэ цагийг болохоор унтлахын цаг гэдэг. Гэхдээ тэр хизээ унтах нь тэр хүний дур. За ингээд 10 цагаас 12 цагийн хооронд өрөө болгоны дунд хоол хийж идэж болох тийм том галтгоотой амралтын хэсэгтээ том заал байдаг. Үгүй шүү би худлаа ярьж байна. 10-аас 12 өрөө болгоны дунд ч. 10-аас 12 өрөө болгоны дунд тийм том галтгоотой амралтын хэсэгтээ том заал байдаг. За энэ зааландаа буудан дээр сууж байгаад эсвэл хөвтөж байгаад видео тоглоомоо тоглож болно. Энэ амралтын өрөөнд орох юм бол IKEA брендийн үзэсгэлэнгийн танхимд ороод ирлээ гэдэг мэдрэмж тань төрнө. Хоолыг цаанаас нөгдөгч гэлээ. Хоригдлууд өөрийн дуртай хоолоо хийж идэх мэдээж боломжтой. Үүнд зориулсан дэлгүүр бас ажиллаулдаг. Мөнгө төлөөд авч болно гэсэн үг. За ингээд өглөөний 8 цагаас хойш өрөөнс нь гарган идэвхтэй байлгаа штэ. Тэр тал дээр шоронгийнх маш их анхаарна. Тийм учраас хөлөмгийн талбай, фитнес зал, авирах хан, номын сан байхаас гадна элдв курс сургалт явагдана. Модон урлал хийх, хоол хийх, англи хэл сурах, хөгжмийн боловсрол олох гэд олон сургалттай. Мөн дуу бичлэг студиутэй тийм ч өөрөө гоё тэг ингээд дуугаа зохиогоод цомгоо гаргаж болно. Өөрсдийн зохиосон дуугаа бүтээгээд радио станцаар тэрийгэ түгээж болно. Эдгээр үйл ажиллагаануудад идэвхтэй хамрагдаад нэг өдрийг өнгөрөөгд маргааш өглөө өрөөнс гарахт нь $9 цалин өгнө. Хамгийн гол нь ингээд яг энийг л хийсний төлөө. Нөгөө 12 цагт нь өрөөндөө байгаад 12 цагт нь юм идэвхтэй байсны төлөө яг маргааш 24 цаг болонгууд маргааш яг өрөөнсөө гараад ирэхэд нь $9 цалин өгөх юм. Энд чинь өдрийн нэг 30 гаруй мянган төгрөгийн цалинтай гэсэн үг тий. За 30 мянган төгрөгийн цалинтай. Шоронгийн ажилтнуудыг хэлснээр хоригдлууд идэх муутай байх юм бол шоронгийн ажилтнуудыг хэлснээр шүү нөх хоригдлууд юм шиг ажилтнуудыг хэлснээр хоригдлууд ер нь идэх муутай байгаад ирэхээр жоохон төрөмгий болд юм байна. Тиймээс юм элдв сонирхолтой үйл ажиллагаанд хамруулах маш их хичээдэг гэж байна. Хэрв хоригдл хэрэг хүсгэл юм бол ямар ч харгалзагчгүйгээр гадаа гараад модон дунд зугаалж болд юм. Харсан ч яг манай оюутны байр шиг л харагдаад байна. За ингээд 7 хоногт 2 удаа найз нөхөд гэр бүлийнхэн уулзах боломжтой. Нэг удаагийн уулзалт нь 2 цаг үргэлжлэнэ. Гэтэ уулзах тусдаа өрөөтэй нэг хүнтэй уулзах өрөөнд нь ор, буудан, бэлгэвч, усанд орох ваан гэд бүх зүйл байна. Гэрэлсэн хүүхэдтэй хосуудын хувьд 24 цаг хамт байх боломжийг гэр бүлд нөгдөг. Энэ өрөө биш байшин. Яг ирэх болохоор тэр байшнаар нь оршдог байхгүй. Энэ байшинд нь болохоор 2 унтлахын өрөө, жижиг галтайгаа, угаалгын өрөө, зурагцтай, зочны өрөө байгаас гадна байшингын гадаа хүүхдийн тоглоом л байгаа. Гэхдээ 24 цаг уулзах эрх авахын тулд хоригдл хүүхдийг хөгжүүлэх боловсролын хөтөлбөр гэдэгт заавал хамрагдаад тэрийг амжилттай дуусгах хэрэгтэй. Тэгэх юм бол 24 цаг уулзах эрхээ авна.
нөгөө хүүхдэд нь аав нь зүгээр нэг хөдөө ажиллаж байгаа маа тий. Хоёлаа очиод ирья гэд аавыг энэ мухай гимт хэрэгтэн гэж мэдрүүлэхгүй байх гэдэг байхгүй. Амар хүнлэг байгаас тий. Тэнгүүд аав нь тий ингээд нэг хаусанд харин аав нэг миний хүү ирсэн үү гэд ингээд 24 цаг хамтаад гадаа байгаад за миний хүү дараараа ирээр гэх гэдэг чинь дараа хүүхдээ хонтол дахиад нөгөө хүүхдийг хөгжүүлэх босрлын хөтөлбөрт дахиж гээс хамрагдаал тий. Тэрийг яг зөв ойлгоод тэгэл нөгөө амжилттай ахаал яасан ингээд дахиад нөгөө хүүхд нь ирэх нь шүү дээ. Наач ямар чухал юм бэ тий. Амар лаг байгаас тий. Хүүхэд буруугүй байхгүй бас ер нь тийм одоо юу гэдгийг ингээл амар торын юунд ороод автагаа уулзах гал тий. Насан туршийнх нь муухай дурсамж болж үлдэн ер нь бол тий. Хүүхэд буруугүй гэдэг талаас маш сайхан санагдал. Тий. Ингээд уулзалт дууссаны дараа хоригдлуудыг мэдээ шалгана. Хэрвээ ямар нэгэн хууль бус зүйл биеэс нь илэрч юм бол нөгөө биечлэн уулзах эрхээ алдчихдаг байхгүй. Тийм учраас бүх юмаа цэвэрхийдэг юм. Яг цэвэрхэн гэдэг нь яг л ном журмын дагуу яг л тэр хүн яг зөв хүн болж хувираа л байгаа гэсэн үг. Тэр болгон шагналтай байх нь. За мэдээж энэ уулзалт эрхийг бүр гэмт хэрэг үйлдэх өндөр эрсдэлтэй хоригдлууд гэж байсан хэвээр байгаа шүү дээ. Тэд нарт бол өгөхгүй. За тийм. Бас хар тамхины хэрэгээр орсон хоригдлууд бас өгдөг юм. Тийм байлгүй дээ. Ааха. За ингээд хаалзан шоронд болохоор 200 орчим хоригдл байгаа. Тэгсэн ч гэлээ багш, эмнэлгийн ажилтан, хамгаалтын ажилтнууд гээд 300 орчим ажилтнтай. Ажилтнууд нь болохоор хоригдлуудтай хамт биеийн тамираар хамтдаа хичээлнэ. Хамгийн гол хамтдаа хоол идэнэ. Заавал. Нөө хоригдлууд нь тусдаа хоол идэд нөө ажилтнууд тусдаа биш яг хамт хоол идэнэ. Тэгээд яг инээлдэж хөрслөөдийг сайхан харилцаад байдаг. Тэд болохоор буу, бороохоо гав зэрэг зүйлсийг биедээ авч явж болохгүй. Сайхан орчноос илүү сайхан харилцаа ер нь их чухал ч тий. Тий. Тэр нь байна гэсэн чинь бүр nice. Яг тэгэхээр олон хоригдлууд таагүй дурсамжаар дүүрэн гэр бүлээс гаралтай байдаг. Ер нь бол тийм учраас шоронгийн ажилтнууд гэр бүлийн сайн сайхныг мэдрүүлэх зорилготой л ажилладаг. Хамгаалагчдын тал нь эмэгтэйчүүд. Ийм олон эмэгтэй хүн ажиллахаар хоригдлуудын хувьд төрөмгийн зан алга болчихдог гинэ. Тэгээ нөө гав буу илдэв нөө борохоо байхгүй. Тэгээд эмэгтэй хүмүүс зөндөө байдаг болохоор төрөмгийн занг болчихдог гэж. Тэгээд ажиллагчдыг болохоор хамгийн гол нь энд ажиллах хүмүүсийг хинч алавдаж эсвэл томилгоогоор энд авчираагүй. Энэ ажилтнууд бүгд сайн дураар ирсэн хүмүүс. Би энэ тэ хаалдан шоронд ажиллая гэж ирцгээсэн саналаараа. Ажилчдын байрыг болохоор бүр зөрүүд давчуу жижиг үйлээр хийсэн. Энэ нөгөө яагаад тэгэхээр ажилчдыг энэ давчуу жижиг өрөөндөө бити нөгөө юу өрөөндөө бити байгаад давчуу жижиг өрөөнд байгаад хэр хүн чинь гармаар санагдаж штэ. Гараад хоригдлуудтай байлгах зорилготой юм байна. Зөрүүд юм жоохон таагүй ийцэн байна. Давчуу жижиг байдалтай ийсэн. Гоё гоц нэг бүх юмыг ухаалаг хийсэн. За ингээд хаалдан шорон нэгснэр дэлхийд шорон ямар байх ёстой тийм сайн жишээ болж. Америк нэгдсэн улсад 100 мянган хүн тутамд 753 хүн шоронд байдаг. 100 мянган хүн тутамд 753. Тэгвэл энэ Норвегид 100 мянган хүн тутамд 69 хүн шоронд. 753 69. 10 дахин бага хүн шоронд орж байна. Ийм хүнлэг нийгэмд. Энэ ч юу гэсэн үг вэ те? Энэ хэрээр гэмт хэрэг маш бага. Энэ хэрээр л одоо хүүхэд, багчууд, эмэгтэйчүүд мэд аюулгүй явна гэсэн үг шүү дээ. Бид нар хэрцгийлээ тамлаалах юм бол тэгвэл яах вэ? Нөгөө 100 мянган 753 биш 7 монголчууд яах вэ? Юу бурхан нэ. Шоронгоос судлагдаад ахин гэмт хэрэг хийх үзэгдэл Америкийн нэгдсэн улсад бүр 60% байт юм байна. 10 хүн орлоо 6 гэмт хэрэг хийдэг. Тэгэх юм бол хаалдан шоронгоос сулгдсан хүмүүс 20%. 10 хүнээс 2, 5 хүний нэг нь л тийм магадaltaй тий. Ер нь зөвөр гэмт хэрэг давтан хийдэг. Тэр чинь бүр 3 дахин буруул ачиж байгаа юм. Зорилготой хүрч ийн гэсэн үг шүү. Хүрсэн тий. Хаалдан шоронд хоригдоод гарч ирсэн нэгэн гадаадын хүн бүр би бүр шоронд биш амралтанд яваад ирсэн юм шиг санагдчихсэн. Тэнд байхдаа бүр гармааргүй санагдж байсан үеч байгаа гинэ. Хөрх тийм халуун дул аваар юмсгал хөрх тэр насаараа мэдрээгүй л байхгүй. Тэгээд нөгөө тэр муухай зэрлэг балмад үйлдэл хийгээдсэн мэт тий. За ингээд дэлхийн архитекторуудын фестивал гэдэг наадамд хаалдан шорон хэд хэдэн төрөл төрөлтөд дотоод засал чимэглэлийн шилдэгүүдэд олгодог Арнштайн Анберг гэдэг шагналыг авсан ба. За Норвегийн мэдээж хуучин сэгүүлсэлтэй иргэд хаалдан шорон шүүмжлэлтэй ханддаг хүмүүс байгаа. Гэтэл жил бүр багасаалах нийт хоригдлуудын 34% нь гадны хоригдлууд.
энэ шоронд тэгтэл 100% Норвегийн хоригдлол байх ёстой гэж нөгөө тэд нар үзээд байгаа. Тэгэхээр бас нөгөө энэ шорон дэмий гэж үзсэн биш байгаа байхгүй. Энэ шоронгоо 100% Норвег хүмүүсийн хоригдлуудыг л оруулаач гэдэг. Юун гадны хүмүүсийг оруулаад байгаа юм бэ гэдээ оруулаад байгаа байхгүй. Яг тэр ач холбогдол мэдээд байна гэсэн үг шүү дээ. Ийм л нэг шүүмж байгаа. Яг бас зарим ганц хоёр шүүмж байгаа л да. Хаалзан шорон бүр ямар ч асар хэмжээний газараас илүү тансаг байна гэдэг иргэд байдаг. Гэтэ үнэхээр тэр нүгний. Тэр аюултай хүнийг нийгмээс тусгаарлаад засан хүмүүжүүлэх гэдэг уг зорилготой тий. За хүн төрөлхтөн бол хамгийн харгас хэрцгий аргаар бол ер нь одоо үзээд туршаад олон 100 жилийн турш үзсэн. За 9 эрүүгээс ахуулаад мэдж байгаа штэ тий. Одоо хамгийн л одоо хүнийг өвтгөж зовоох одоо юмнуудыг хийж ирсэн. Тэгээд өнөөдөр туршиж үзээд аль илүүг нь өнөөдөр илүү гаргаж тавьж байгаа тий. Тэгээд цаазлах ялаас ихэнх нь болоод ихэнх нь ингэж зөөлөн юм руу систем рүү яагаад очиж байгаа вэ гэхээр статистикаар тэр нь үр дүнтэй байгаа болохоор шүү дээ тий. За тэгэхээр ингээд зориуд юм олон мэдээлэл хооронд холбоод maaхан жоох юм нэг бодоод үзээсэй л гэсэн. Яг хөө таны зөвчөж магад эсвэл миний зөвчөж магад мэдэхгүй байна. Гэтэ тоо баримтлах хамгийн тий худлыг хэлдэггүй зүйл шүү дээ. Шоронд хэн ордог вэ гэхээр хүн ордог. Бидний эргэн тойронд байгаа ахан дүүс ойрхны байгаа хүн нэг буруу гიშгэл энэ шоронд ороод засаршгүй нэг хулгайч болоо гараад ирвэл яах вэ тий. Яг үнэ. Яг нөгөө талаар эсвэл зүгээр явж хаад хилс хэрэгээр орол яах вэ бас. Тий тэр бүр хамгийн ноцтой. Түр хулгаад гүтгэх ямар сэтгэл зүйн гэмтэл авчирмаар хүнд байдаг үлээ тий. Тэрвээ та бүхэн бас тэгж хүтсэн бол гадарлах байх. Яг үнэ. За баярлалаа. Их санд сервистэй ийм мэдээллийг дахин ингэж бас хүргэсэнд их баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Түр Зогс Бүү Яар Улаанбаатар Төмөр зам хязгаарлалтын харилцаатай нийгэмлэг болон ханиу томооны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдах Тэрфлөө ивент тэтгэж ажиллалаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 сос толгоноор та бүхэндээ хүрлээ. Студид хөтлөх зандаа Орон Хаяр ажиллаа. Дараагийнхаа Адар Андраар эргэн уулзцаая. Баяртай. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4518 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.